За сайн байцгаана кино товчлыг үзэгчтэй. Тэгэхээр энэ удаа Merciless гэх Солонгос маш сонирхолтой кинор товчлог үрхээр бэлтлээ. Хэрвээ саба дараагүй байгаа бол та яг одоо сав дараад хөөрхнүүдийн инээд нэгдээрэй. Мөн хамгийн түрүүнд First гэсэн сэтгэлдүүлтээгээрээ баярлалаа. Энэхүү дугаарыг олон улсын компани бодох One X Bet хамтран хүргэж байна. Вау! Та доор байрлах линкээр ороод манай товчлогын промо кодыг оруулснаар ихний цэнэглэлттэй 150% урамшууллыг авах боломжтой. За тэгэхээр The Merciless кино шоронгийн хашаан дотор өрнөх бөгөөд нэгэн өндөр, бочиндог хоригдол бусад хориглолттой алгагтын тэмцээнд орж байгаагаар харагдана. Тэр хүн үнэхээр хүчрхэг харагдах бөгөөд хинч түүнтэй толдож зүрхэхээргүй баавга шиг савртайгаар байна. Гэвч тэмцээний үеэр Шик гих биерхүү хоригдол түүнийг маш хүчтэй алгадаж газар унгана. Тэр мөчөөс хойш Шик шоронгийн хамгийн хүчтэй хоригдол гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Хинч түүнийг дахин сольж зүрхлэхгүй байв. Гэтэл гинт осны дундаас торонхай гимгүү дүрхтэй нэгэн залуу гарч ирв. Энэ бол Хёнсу юм. Босод хориглоод шууд линээлдэж эхэлнэ. Тэдэнд тэр залуу хүчтэй салхинд хийсчмээр хүүхэд шиг харагдаж байлаа. Хинд ч түүнийг ялна гэсэн итгэл байсангүй. Харин Хёнсу огтхонч айсан шинжгүй харагдана. Тэр тайвнаар тэмцээндээ бэлдэнэ. Гэхдээ Хёнсу бол жирийн нэгэн залуу биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид удахгүй түүний тухай ихийг мэдэх болно. Анхны алгагтын өмнө Шик болон Хёнсу хоёр хинэн төрүүж ихтгэхээ шийдэхийн тулд хайж, чулуу, даавуу тоглоно. Хёнсу ялагдав. Энэ нь тэр ихний цохиртыг авах ёстой гэсэн үг юм. Шик маш хүчтэй алгадаж ирхэн. Цохилт дэндүү хүчтэй байсан тул Хёнсу маш их тэнцвэр алдаж, бараг л унахаар харагдсан ч тэр бууж өгөхийг хүссэнгүй. Тэр өөрийгөө цэгцэж тэнцвэрээ оллоо. Одоо түүний ээлж. Хёнсу байгаа бүх хүчээрээ далайж, Шикийг нүүрэн дундуур нь хүчтэй алгадсан ч гахалтай Шик бараг л анзаарсангүй. Тэмцээн хоёр тийш харигдсан үргэлжилнэ. Дүрм маш энгийн. Хин нэг нь бууж өгөх хүртэл үргэлжилнэ. Эцэст нь Хёнсу зал гаргав. Тэр алгадахын оронд Шикийн нүүр рүү шууд цохиод ав. Энэхүү гинтийн цохилд Шикийг газар унахлаа. Ойроос ажиглах харж байсан хоригдлуудын нэг болох Хан Жэй үүнийг шууд анзаарав. Гэвч тэр уурлахын оронд харин ч биширсэн шинжтэй харагдана. Үүний зэрэгцээ өсвөр насны хүүхэд шиг харагдах нэгэнд ялагдсандаа Шик маш их хэрэгнэж байлаа. Тэр Хёнсу руу дайрч түүний бүлгийн гишүүдч мөн адид тулаанд оролцов. Хёнсу ганцаараа тэдний эсрэг гайхалтай ур чадвар гарган хэсэг зур тулгдсан ч харуулууд гүн ирж зодооны зогсов. Шийтгэл болгон Хёнсуг нэг хүний тасагт хорив. Хожим нь Хан Жэй түүнийг эргэж ирлээ. Хан түүнд "Чи энэ шинээр ирсэн байж ингэж хурдан зодоо өдөх хэрэггүй" гэж хэлв. Түүний ясан Шик бол аюултай хүн. Хёнсу болгоомжтой байх хэрэгтэй. Хан үүнийг хэгчээд яваадаггүй. Маргааш өгзөө өөр нэгэн хоригдол Хёнсуд хандаж, Шик болон түүний бүлгийнхэн дахиж түүнд гар хүрхгүй гэж хийхнэ. Учир нь Хан тэдэнд Хёнсуд гар хүрч болохгүй гэж биежлэн анхааруулсан байлаа. Хёнсу "Хан гэж юу юм бэ?" гэж асуухад нөгөө хоригдол "Хан бол энэ шоронгийн дүрмийг тогтоодог удирдагч" гэдгийг тайлбарлаж өгөв. Түүнээс зөвхөн хоригдлууд ч биш, гадаа байгаа хүмүүс ч айдаг ажээ. Тэр бол мафийн томоохон бүлэглэлийн хамаг бүдүүн босс юм. Гэхдээ түүний шорон доторх эрх мэдхэн зөвхөн гадаах нэр хүндээс нь бус. Харин шоронгийн даргын зохион байгуулдаг далд тулаануудаас үүдэлтэй. Тэрхүү тулаанд ясан хүн шорон хяндаг бөгөөд Хан хизээж ялагдаж байгаагүй юм. Тийм ч учраас тэр энд хаа мэд амьдардаг. Түүний ивэлд орсон хинч гар хурж зүрхлэхгүй. Гэвч хэдэн сарын дараа бүх зүйл өөрчлөгдөнө. Ким Сүн Хан гэх шинэ хоригдол ирв. Кимийг шоронд хөл тавих мөчөд орчин тэр чигтээ хүүт өргөж төгшүүр төрнө. Сүрхий гэмт хэрэгтнүүд хүртэх түүний нэрийг сонсоод харцаа буруулж байлаа. Тэр бол Хангаас ч илүү аимшигтай нэгэн. Хан түүн дээр очиж бизнесийн санал тавив. Тэд шорон доторх тамхины 8-ны сүлжээнд хамтарч ажиллах ёстой гэв. Хан Кимээс огтхон жайхгүй байлаа. Энэхүү саналыг тавих хоёр шалтгаан байв. Нийтвэрт Ханы судлагдах хугацаа өгөж байгаа тул тэрээр шаардлагагүй зөрчилдөөнөөс зайлсхийхийг хүсжээ. Хоёрдугаарт Хан дайсан болон занг гэж юу болохыг маш сайн мэддэг. Гэвч Ким үүнийг сонирхсангүй. Яг тэр мөчөд Ханд нэгэн муу мэдээ ирнэ. Түүний хамгийн итгэд хүмүүсийн нэг баригджээ. Хан түүнийг харахаар яаран очиод шоронгийн дарга түүнийг үхтгэн зодсон байлаа. Энэ нь нөхцөл байдал маш настай болсныг илтгэн. Шоронгийн дарга нүрээ буруулснаар Хан түүний итгэлт хүн нь тэр байхаа болж тэр одоо Кимийн сугны ус болсон байлаа. Хан үүнд маш их уурсан бодовч шоронгийн дарга харуулуудад Ханыг ч бас хайр найргүй зодох тушаад өгч улмаар Хан нэг хүний тасагт хорвитна. Хэд хоногийн дараа Хан суллагдав. Тэр илт сулдсан байх бөгөөд яг тэр үед өмнө нь Ханаас айдаг байсан Шик түүний аминд хүрэхийг завдна. Гэтэл Хёнсу эцсийн мөчөд гарч ирэн Шикийг түлхэж Ханы амийг аварлаа. Шоронгийн дарга ирж тэднийг хоёуланган саатуулав. Тэр үннийг мэдэж байсан ч Хёнсугээс Шик санаатаагаар Ханы алхахыг зардсан гэх баримт байгаа эсхийг асууна. Тэр Кимийн татыг хамгаалахыг хичээж байгаа нь илт байлаа. Хёнсу зүгээр эсхийг асуухаар Ханы тасагт очиход Хан түүнээс шуудах нь "Чи яагаад намайг аварсан бэ?" гэж асуув. Хёнсу маш энгийн хариулт өглөө. Ээж нь түүнд хүмүүс тусалж байхыг заасан учраас тэр тусалдаг ажээ. Энэ хариулт тэдний хоорондын холбоог улам бэхжүүлв.
Маргааш өглөө тэд хоёулаа шоронгийн дарга руу шууд чигзэн алхлаа. Шоронгийн гаднах ханы дээд тушаалтан болох Манчол тэднийг ханыг устгах тушаал өгчээ. Үүний хариуд тэдэнд шоронгийн тамхины 8-ны ашгийн 3-1-ийг амласан байлаа. Хан өөрийнхөө хүмүүст батруулсандаа маш их цочирдно. Ханы аимшигт хэрцгий шийдэнгийн урагчдыг хэрхэн цэвэрлэж байгааг хараад Хёнсу сандарч эхлэв. Тэр өөрийн жинхэнэ хэн болохыг эгчлэхгүй тулд тайван байхыг хичээнэ. Ингээд бид түүнийг ямар зоригтой ханд ойртсон болон яагад ялаа шиг дагаад байсан нууц тайлагдана. Манай Хёнсу бол зүгээр нэг хоригдол биш байлаа. Тэр бол нууц даадгууртай хан болон түүний хууль 8-ны сүлжээг илрүүлэхээр ажиллаж байгаа мөрдөгчм. Түүний даадгур бол ханы итгэлийг орж, түүнтэй нөхөрлөн, гэмт хэргийн бүлэглэлийг нь дотор талаас нь задлан нураах явдал байв. Энэ бол маш аюултай даалгавар. Түүний удирдагч мөрдөгч Инсүг бол хэргийг шийдэхийн тулд ямар ч зажаас гаргахад бэлэн, хатуу ширүүн, зорилгодоо үнэнч мөрдөгчм. Тэрээр Хёнсуд хэрвээ амжилттай болвол бөөрийн донор нэн шаардлагатай байгаа түүний өвчтөе ээжт нь тусална гэж амласан байжээ. Ээжийнхээ төлөө Хёнсу энэхүү үхлийн аюултай даалгаврыг хүлээн авсан ээж. Цаг хугацаа өнгөрөхөд тэр хааны бүрэн итгэлийг олж авна. Нэг өдөр Инсүг түн рүү залгаж ээжт нь донор олсон тухай хэлэх боловч даалгавраа битгий мартаарай гэж сануулна. Энэ үеэр Манчолын зээдүү Бёнгаб гих сугны үс хан дээр ирлээ. Бёнгаб ав гахта маш их дургүй. Учир нь Манчол нэг удаа түүнийг осны өмнө дормжилж зодож байсан юм. Бёнгаб ав гахыгаа хааныг үхээсэ гэж хүсэж байгааг мэдэж байсан тул Манчолыг түлхэн унахаар ханд нуулзаар холбоотон болох санал тавина. Хан болгоомжтойгоор зөвшөөрөв. Тэр Хёнсуд ч гэсэн бүрэн итгэхгүй байлаа. Үнэн дээр тэр аль хэдийн Бёнгабаас Хёнсугийн ар гэрээ шалгахыг хүссэн байв. Гэвч с 'ижигтэй зүйл юу ч олдоогүй юм. Энэ хооронд Хёнсу ээжигээ удахгүй эдгэрэн гэдэгт итгэж маш их баяртай байлаа. Гэвч тэрхүү баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй. Тэр гинт маш аимшигтай мэдээ хүлээн ав. Түүний ээж ослоор нас оржээ. Хёнсу энэ мэдээг сонсоод газар дээрх ганц хань болох ээж нь үгүй болсонд маш их сэтгэлээр унав. Хан түүний ийхүү шангч буйг хараад сэтгэлэн зовж байлаа. Хёнсу өөрийгөө тайвшруулж Инсүг рүү шоронгоос залгаад ээжийнхээ оршуулгад оролцохын тулд ганцхан өдөр гаргаж өгөхийг гуйм ойлов. Гэвч тэр татгалзлаа. Түүний хувьд даалгавар нэгдүгээрт байв. Хёнсу өөлж гуйсан боловч тэр огт тоосонгүй. Цөхөрсөн Хёнсу бүх зүйлийг ханд хэлнэ гэж занл хийлэв. Инсүг хүүднээр хариулж хэрвээ тэгвэл түүний цагдаагийн бүх бүртгэлийг устгаж шоронд жирийн нэгэн гэмт хэрэгтэн болгон өхүүлнэ гэж сүрдүүлв. Инсүг муу шулам ийм хатуу ширүүн байгаад Хёнсу итгэж чадахгүй байлаа. Уур хилэн уй гашуудаа автсан Хёнсуг хан тайвшруулах гэж оролдоход тэр хан руу дайрч зодтолдож эхлэв. Хан түүнийг цохихыг хүсээгүйч эцэст нь түүнийг номхотгож тайвшруулж чадав. Маргааш өдөр нь гинтийн зүйл болж шоронгийн дарга Хёнсуд оршуулгад оролцох нэг өдрийн чөлөө олгожээ. Энэхүү нэг өдрийн чөлөөг шоронгийн даргатай ярьсан хүн мөрдөгч Инсүг биш. Харин түүнтэй хамт байгаа хамаг бүдүүн босс хан байлаа. Хан бүх зардлыг төлсөн байв. Ханы тусламжтайгаар Хёнсу ээжтэйгээ сүүгчийн удаа уулзаж оршуулгын зан үйлээ гүйцэтгэж чадлаа. Тэр шин шоронд буцаж ирээд хан өөрийнхөө зовлонтой өнгөрсөн үеийн тухай ярьж өгөв. Тэр Хёнсуд нэгэн чухал зүйлийг зааж өгсөн нь хинд ч хитрхи хурдан битгий итэг гэсэн сургамж байлаа. Түүний хийснийг сайн санаж байгаараа зүгээр ч нэг ингэж хэлээгүй. Дараа нь хан түүнээс нэгэн асуулт асуув. Суулдагдсныхаа дараа чи миний туслах болох уу? Миний доор ажиллах уу гэж асуув. Ингээд Хёнсу хоёр галын дунд орлоо. Нэг талд түүнийг зүгээр л нэг хэрэгсэн шиг ашигладаг Инсүг, нөгөө талд гэмт хэрэгтэй хэдийч түүнд чин сэтгэлийн тус хүргэсэн хан байв. Эцэст нь Хёнсу ханд үннийг хэллээ. Тэр өөрийгөө ханы бүдэлхийг устгах даалгавартай нууц тасгийн ажилтан гэдгээ хүлээв. Үүнээс хойш хэдэн сарын дараа Хёнсу шоронгоос сулдагдах өдөр ирлээ. Түүнийг хаалгаар гарч ирэхэд гинтийн дүр зураг өгтөв. Олон тооны бие хамгаалагчид болон үүдний өмнө зогсох улаан өнгийн тансаг зэрэглэлийн автомашин харагдана. Машин дотор хэдэн сарын өмнө сулдагдсан хан жихүү сууж байлаа. Хан түүнийг авахар биечлэн ирсэн нь тэр ажээ. Тэр шөнө хан Хёнсуг нэгэн үсэр үдшилтэд дагуулж очив. Энэ үеэр Хёнсу тус байгууллагын жинхэнэ босс болох Манчортай анх удаа уулзна. Манчолд Хёнсугийн өөртөө итгэлтэй байдал хандлан шууд таалагдав. Тэр ямар ч эргэлзээгүйгээр Хёнсуд удахгүй болох тамхины 8-ны ажиллагаанд хариуцлагатай үүрэг өгсөн боловч бүгд үүнд баяртай байсангүй. Манчолын зээдүү Бёнгабын дургуун хурж байлаа. Тэр Хёнсуг айлгахыг оролдож өөрийнхөө давуу байдлыг мэдрүүлэхийг хичээв. Гэвч түүний төсөөлөөгүй зүйл болов. Хёнсу ухрахын оронд тайвнаар түүн рүү буу толгов. Энэхүү аимшиггүй хариу үйлдэл нь Манчолд анханасаа таалагдсан гол шалтгаан байлаа. Хан нөхцөл байдлыг намжаахаар шууд оролцсон боловч Манчол босс Бёнгабын гаргасан авирт уурлаж түүнийг олонний өмнө алгадан дахин дормжлов. Гэвч маргааш нь Манчол босс сугны үс болох Бёнгабыг ганцаарчлан дуудаж уулзав. Тэр Бёнгабд Хёнсу хизээч чиний байр суурийг эзлэхгүй гэж амлалаа. Харин үүний хариуд дараагийн 8 дуусны дараа Бёнгаб ханыг алсан байх ёстой гэв. Манчол сүүлийн үед сэтгэл түгших болжээ. Хан түүнийг жинхэнэ босс гэж харахгүй байгаа мэт түүнд санагдах болов. Хан ямар нэгэн байдлаар түүнийг түлхэн унгаж магадгүй гэж тэр сэжүүлж байлаа. Тиймээс тэр ханыг төрүүж устгахыг хүсжээ.
Удахгүй бодох тамхины 8-ны ажилд Хянсутын цэгийг эзэгэндэг Чойгих танхаа этгээдийн тамх хэрэгтэй болов. Чойгийн зөвшөөрлийн тамггүйгээр ачааг хөдөлгөх боломжгүй юм. Хан Хёнсу хоёр тамгыг авахаар Чойгийн новч руу яв. Энэ хооронд цагдаа нар тэдний хөдөлгөөнийг хянж байлаа. Хёнсу мөрдөгч инсүгтэй нууцаар холбоотой хിവэр байв. Хантай тогтоосон нөхөрлөл нь даалгаврын нэг хэсэг хിവэр байгаа мэт харагдана. Тэр бүр байршил тогтоогч төхөөрөмж бүхий бугуйн цаг зүүсэн байлаа. Нууц газар дотор Хёнсу тамганы талаар Чойтой тохирогцохыг оролдсон боловч Чой татгалзав. Гинт Хёнсугийн төвчээр алдагдаж тэр Чойгийн гарыг хутгаар нэвт хатгаж орхилоо. Энэ нь тэр дороо эмх замбраагүй байдал үүсгэв. Чойгийн хүмүүс түүн рүү дайрч ширүүн зодоон эхэллээ. Дадан байсан хан болон Бёнгап хоёр ямар нэг зүйл буруу болсныг мэдрэв. Тэднийг явахаас өмнө Чойгийн илүү олон хүмүүс нэмж ирлээ. Хан өөрийн бүлгийнхэнтэйгээ хамт тулаанд орлоо. Энэ мөчид ханы цорын ганц зорилго бол Хёнсуг хамгаалах байв. Дотор Хёнсу нэгэн асар том биетэй хүнтэй тололдож байлаа. Тэр нөгөө хүнийг төмөш шилбүүрээр удаа дараа цогсон боловч энэ нь бараг л нөлөөлсөнгүй. Үжимж биет залуу манай Хёнсуг маш хүчтэй цохиж бараг алхнэ. Яг экзэгтэй мөчид хан орж ирэн түүнийг аварлаа. Тэд хамтдаа Чойгийн хүмүүсийг дарж ав. Үүний дараа Хёнсу хурган босс болох Чойг дахин зодож эцэст нь тамгыг нь булаан авлаа. Гэвч зодооны үеэр Хёнсугийн байршил тогтоогчтой цаг нь эвдэрчээ. Үүнээс болж цагдаа нар түүний бодит байршлыг хянах боломжгүй болов. Тэднийг буцаж ирэхэд Манчор тамгыг авчирсанд нь Хёнсуд маш их сэтгэл хангалуун байлаа. Хожим нь хан Оросын мафиатай хэлэлцээр хийхээр Хёнсуг шөнийн күдүгт дагуулж ирсэн боловч Хёнсуг гадаа хүлээж байхыг тушаав. Хёнсуг түүнийг хүлээж байх оронд цагдаагийнхны нэгэн ажилт нь түүнийг хажуу тийш татаж ханы эсрэг ашиглах ноцох баримт цуглуулахын тулд шинэ байршил тогтоогчтой цаг өгөв. Гэвч яг тэр мөчид хан гарч ирээд тэдний ярилцаж байгааг анзаарчээ. Тэр энэ хин бэ хэмээн шаардан асуув. Хёнсу мэдгүй. Зүгээр л намайг оролдоод байгаа хүн гэж чадварлаг худал хэлв. Хан хяналтаа алдаж нөгөө хүнийг үхтийн зодож эхлэв. Хёнсу хяналтаа алдсан ханыг хүн амны хэрэг хийхээс өмнө хүчээр салгах хэрэгтэй болов. Үүний дараа хан дахин "Энэ хин юм бэ?" гэж асуулаа. Энэ удаад Хёнсу үннээ хэлв. Тэр хүнийг өөрт нь байшир тогтоогч өгөх гэж байсан цагдаагийн мэдээдэгч байсан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Хан шууд л Хёнсуг барьж аван цагдаа нартай хамтарч ажиллаж байгаа эсхийг нь шалгаж нэгд нэгэнгүү нэгжлээ. Юу ч олдсонгүй. Дараа нь хан манай Хёнсугийг нам гүм зэлүүд газар дагуулж очив. Тэнд тэр Хёнсугээс өөрт нь эргэлзэж байсандаа уучлагдгуйлаа. Хан сэтгэлээ нээж би амьдралдаа найз нөхөд, холбоотнууд бүр 20 жил хамт зүтгэсэн хүнээсээ хүртэл зөвхөн уралдал харж ирсэн. Тийм болохоор хинт ч итгэх надад хэцүү байдгийм гэж хэлв. Үүнийг сонсоод Хёнсу дахин сэтгэл нь хөдлөв. Тэр ханыг өөрт нь итгэхийг гуйж хизээж урахгүй, үнэнч байдлаа батлан харуулна гэж амлалаа. Тамхины 8 эхлэхээс 2 хоногийн өмнө Бёнгап гинт хангаас "Чи яаж цагдаад итгэж чадж байна?" гэж асуув. Бёнгап шоронд байхдаа Хёнсуг ханыг барихаар илгээгдсэн нууц ажилтан гэдгийг мэдэж авсан байжээ. Гэтэл энд нэгэн цочирдом үнэн ил болов. Хан үүнийг аль эхтнээс мэддэг байсан ээж. Тэр Хёнсуг сэтгэл зүйн хувьд энзэг болгохын тулд ээжийнх нь үхлийг зориудаар зохион байгуулжээ. Хан Хёнсугийн найдаж болох цорын ганц хүн болохын тулд ийхүү төлөвлөсөн байна. Тэр оршуулгад нь тусалж бүх зардлыг төлснөөр Хёнсугийн итгэлийг олж авсан байлаа. Алзуу. Эцэст нь Хёнсу өөрийн жинхэнэ хэн болохыг сайн дураараа хүлээсэн байв. Хан түүнийг алсангүй. Учир нь тэр залуугаас ховорхон чанар буюу үнэнч, шудраг, сайхан сэтгэлийг олж харжээ. Тиймээс түүнийг устгахын оронд өөрийн баруун гар болгосон байна. Энэ хооронд Хёнсу ээжийнхээ булшин дээр очиж байтал гинт үл мэдэх хүмүүс түүнийг хулгайлав. Тэд Хёнсу дээр бензин асгаж хан тэдэнд байршлыг нь зааж өгсөн хэмээн хэлнэ. Хёнсу маш их цочирдов. Хан түүнийг ингэж араар нь тавин гэдэгт итгэж чадахгүй байлаа. Гэвч үнэн хэрэгтээ нөхцөл байдал өөр байр. Тэдгээр хүмүүс ханы хүмүүс биш, харин Хёнсугийг босс ханы эсрэг ажилуулах гэсэн цагдаагийн ажилтнууд байлаа. Төлөвлөгөөнч амжилттай болж, уурсан Хёнсу удахгүй бодох тамхины 8-ны бүх нарийн ширнийг Инсүгт игчлэв. Мөн тэрээр ээжийнх нь ослын талаар асуулаа. Инсүг ханыг буруутай гэдгийг мэдэж байсан ч хэргийг шалгаж байгаа хэмээн худ хэлв. Тэр Хёнсуг даалгавраасаа анхаар сархихыг хүссэнгүй. Хёнсу хан руу буцаж ирлээ. Хан түүний нүүрэн дээр хөхрөлтийг хараад юу босныг асуухад Хёнсу юу ч болоогүй гэж хариулна. 8 хийх өдөр ирж Хёнсу бомтын байршлыг Инсүгт нууцаар мэдгдлээ. Инсүг цагдаагийн тусгай нэмэлт хүчтэй ирж тэднийг газар дээр нь баривчтав. Тэрээр ачааны хайрцагуудыг нээж шалгасан боловч дотор нь ямар ч хар тамхи байсангүй. Цагдаа нарыг ирэхээс өмнө Хёнсу болон хан хоёр хар тамхиа аль хэдийн далаа руу хайсан байлаа. Ямар ч нотлох баримт байхгүй тул Инсүг тэднийг судлахаас өөр аргагүй болов. Үүний дараа хан Манчод хоёр амжилттай болсон 8-гаа тэмдэглэнэ. Гэвч баярын үеэр Манчод ханыг хундаг өрхийг хүсгэд хан хүүтнэр хариуллаа. Тэр өгсөн хүмүүстэй хамт арх уудаггүй гэв галзуу. Манчодыг юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал хан түүн рүү хид хідэн удаа буудаж амийг нь хоров. Яг энэ үед Инсүг нэгэн зүйлийг ухаарна.
Хёнсүү одоо ч ханы талд зогссоор байв. Тиймээс тэр эцсийн хүзрөө дэлгэлээ. Тэр Хёнсүүг дуудаж, ээжийнх нь наслын үеийн хяналтын камерын бичлэгийг үзүүлв. Бичлэг дээр хан тодорхой харагдаж байлаа. Хёнсүү хүсчв. Түүний өмгөөлж байсан, итгэж байсан, бүр хуйтаас илүүд үзэж сонгох шахсан тэр хүн ээжийг нь алсан байжээ. Тэр мөчид бүх зүгд оронгороо эргэв. Ослын бичлэгийг үзсний дараа Хёнсүү бүрэмсэн цочирджээ. Тэр гэмт хэрэгтэнтэй нөхөрлөж асар том алдаа хийснээ ухаарлаа. Тэр мөчөөс эхлэн Хёнсүүд ганцхан зориг үлдсэн нь хууль дүрмийн дагуу ээжийг нь алсан тэр хүнийг гисгэх явдал байв. Тэр шууд хан руу залглаа. Тэр худал хэлв. Цагдаа нар тэдний нуугчийг олсон бөгөөд удахгүй дайралт хийх гэж байгаа тухай ханд мэдэгдлээ. Үүнээс бодоод тэд үдсэн бараагаа өнөө шөндөө багтаан зөөрлөх хэрэгтэй болов. Цагдаагийн хяналт дор Хёнсүү хантай уулзгаар түүний хуучин бааз руу явлаа. Тэднийг уулзах үед хан санаанд оромгүй зүйл хэлв. Тэр энэхүү хууль бус амьдралаа орхиж, өөр газар шинээр амьдралаа эхлэх цаг болсон байж магадгүй гэж санал болгов. Хёнсүү түүн рүү хараад хүйтнэр. Чи зөвхөн хүн арж ил мэднэ. Жишээ нь чи миний ээжийг алсан гэж хэлв. Энэ үг гарах мөчид хан бүх зүйлийг ойлголоо. Цагдаа нар үүнд оролцсон бөгөөд Хёнсүү үннийг мэдсэн гэдгийг тэр ухаарав. Хан шууд түүнд рүү буу толгов. Гэрч Хёнсүү нэг зүйлийг мэдэж байлаа. Хан түүнийг алахгүй. Хэрвээ бүх зүйл буруугаар эргвэл ханы хувьд Хёнсүү зүгтгт нь ашиглах барьцаа болох байр. Тэгтэр цагдаа нар хүч төрн орж ирлээ. Буудагцаан хэлсэн ч хажихалтай нь цагдаа нарыг дотогш ороход зөвхөн Хёнсүү л харагдана. Хан нуугдсан байлаа. Гинт хан нуугчнаасаа цагдаа нар руу гал нээж эхлэв. Хит хитэн цагдаа унлаа. Энэхүү инх замбраагүй байдал донд нэгэн цагдаа Хёнсүүг бяцаалан балгазуурдаж ханыг бууж өгөхийг шаардав. Хан Хёнсүүг тавчиж байгааг харлаа. Тэр яваад өгч болох байв. Тэр зүхтэж чадах байсан. Гэвч тэр зүхтахын оронд гарч ирээд Хёнсүүг аврахын тулд нөгөө цагдааг буудаж орхив. Тэр мөчид хан Хёнсүүгч бас буудаж болох байсан. Гэвч тэр тэгсэнгүй. Тэр зүгээр л цааш алхан явлаа. Гада хаан зүхтыг орогдох үед Инсүг боломжийг ашиглав. Тэр машинаараа хааныг маш хүчтэй дайрч замын голд унахлаа. Инсүг шууд түүний халаасыг нэгжиж өөрийн хийсэн бүх үйлдэлийг зөвтгөх, хар тамхи, эсвэл нотлох баримт хайсан боловч юу ч олсонгүй. Дараа нь тэр хааны машинаас баримт хайж эхлэв. Яг энэ үед Хёнсүү ирлээ. Тэр огтхонч эргэлзэлгүйгээр Инсүгийг буудаж орхив. Ээжийнх нь үхэлд Инсүгч бас буруутай гэдгийг тэр сэтгэлийнхэн гүнд мэдэж байлаа. Инсүг түүнийг ашиглаж удирдсан. Даалгавраа хамгаалахын тулд үннийг нуусан. Инсүгийг буудсныхаа дараа Хёнсүү хан руу алхлаа. Хан үхэж байв. Хёнсүү түүний хажууд өвдөг сүгдэн суулаа. Тэр мөчид бүх дурсамжууд, шоронгийн зодон, шүний ярианууд, оршуулга, амзартууд, итгэл найдвар бүгд нүдний өмнө жирэлзэн өнгөрөв. Хёнсүү түүнд маш гашуун үннийг хэллээ. Ээжээс нь гадна Хёнсүүгийн цор ганц итгэж байсан хүн нь хан байсан юм. Тийм ч учраас энэ бүхэн түүнд ийм их өвдөлт мэдрүүлж байлаа. Эцэст нь Хёнсүү түүнтэй салах ёс гүйцэтгэв. Тэр хааны ам хамрыг талгиж амьсгалыг нь боогдуулав. Хан амьсууд хурааснаар кино маань төгсөв. Энэ хүртлүүдсэн хөөртнүүдтэй баярлалаа. Сава дараагүй байгаа бол яг одоо дараарай. Баярлалаа. 100,000 спешиал бичлэгээр уулзъя. Доор байгаа линкээр ороод манай кино товчлын англи хэл дээр сувгийг сав дараарай. Guys цаашдаа бүх кинонууд маань энэ хоёр сувг дээр англи монгол гэсэн хоёр хэл дээр орох болно. Баярлалаа. Хайртай шүү.